зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадаг танараа бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол хоо сайхны өрсөлдөөн. Хоёр үс чинь тус тусын зайцыг гойж, илүү гоё болсон зайц нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж яах юм бэ? Өөртөө богдоо гэдэг хижиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд элдэн ус чинь ноён талах байгаа шүү. Энэ хажиж ба. Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үс чинь бол Алгачны хотын шилдэг үс чинь ноён талах. Ноён талгаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ. Себастьяныг гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаатан амласан юм. Эхлээд шууд зөвшөөрчдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó? Муу урвагч. За ингээд албаны үсчний газрын зайцыг хэн гоёх болоо? Ноён талах байхгүй. Одоо яадаг үлээ? Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтаа өрсөлт гэж байгаа мó? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэл алга. Зоригтой бай. Үй чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа таниулж байдаг үсчний таслах. Йоо, талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцсам нь би ирлээ хичээцгээе. Сүү, булай болж ухаар нэрээ тата. Ноён талхаа дуугүй байж бай. Муу урвагч юм байж. За, үсчид маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнэ эхлүүлцгээе. Одоо зайцыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгоод байна. Оцавьяастай үсчин итгээрэй. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж угаан бэ? Юу вэ? Себастьян ноён талхны хамрыг тоглоом бомб гэж бодоод байх шиг байна. Тэнийг хог намайг тавьад. Сүү. Энэ боломж шүү. Себастьян тэр урагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна? Намайг Оо, Себастьян, одоо эхэлцгээе хөө. Яагаад угаан бэ? Мангар хоолны сава. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр үсээ утаахыг одоо шууд зөөрийг явуулаарай. Хатан хаан та тавьчих. Одоохондоо тэмцээн дуусаагүй байж тээ. Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа вэ? За ингээд өрсөлдөөн ихтэй байсан зайдас гоёх тэмцээнээ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Албаны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний авраг Себастьяныг харах уу? Себастьяны яг юу нөөцлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна. За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ялуу хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг буцаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийн хагч гэсэн хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь тодорхой шнэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлээ. Эхлээд ноён талхны үсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамч юм. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Араханлаг. Байгалийн дүртэр хороод гайхамшигтай байна шүү дээ. Би тэр нь 10 ононоос 100 оноо өглөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Себастьян тодорлоо.
Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хөөргий. Угаасаа Себастьян ялна гэдэг ахад та. Ноён талах биднийг ингэж хуурах гэжтэй. Ноён талах арай дэндүү юм аа. Зайцхан чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол зайцхан чи. Гэнтэн байлээ. Гайхсан уу? Бүгд сайн байсан шүү. Өөдгөө мөн урагч. Ноён талахта яаж Себастьян тусалж чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Зайцханд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгэхэд л хатан хаантай зөвшөлцөхөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцхан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсан гэ. Ноён талахта үнэхээр тийм зоригтой байсан гэж үү? Харахгүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцхандаа хичнээн хайртай үү. Зайцхан одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён талхаа. Сайн уу талхаа? Сайн уу сүү? Сайн уу? Шоко. Сайн уу? Зайцхан. Айдахамста. Супер. Бүгдээрээ супер. Бүх юм сайхан байна. Супер. Бүгдээрээ супер. Талхын усчны газар та нарын байх газар хин бүхэн сайхан санагддаг газар. Хамгаас онцгой хатан ханжахарлын тусан байна. Харин бид үүнийг хийж байхгүй. Талхай өдөө чиндэр ганцаараа биш. Талхын усчин байна. Нашаны дэдутарэ ганцаа хүсэл чин юу тэмүүлж байна. Хүрхэд нь юу дээр болж байна. Оригоо чилороо бүтээн Муротыг чин бид хаттай билүүлээ. Бид чиний таа болж бүхий бобожоо басаа хамтдаа дууж бочигдээ.